Харгийн танчэнчэнсэ гэрч тэр бид дарах эрдэнэт яваад тэгсэн чи тэр дуулаад манай темка манай жүжигч тэгсэн чи тэр дуу ерөөсөн амнаас гарахгүй шнэ намар болж байгаа болохоор харин гэхдээ өглөө ер нь юм сонсон дуу бүтэн өдөржин ингээ аялагдаад шүү дээ. Би өглөө ямар дуу аялц ирсэн бэ гэхээр нөө Ардын багш намайг үл болдог дуу болно. Ада болоход миний нөхөд надад хийжэл хоолоод мөр. Одоо багш нарын мэр болох ч нэрэ. Тэгээ энэ гэхдээ яг тийм сайн багш зориулахыг гоё дуу мөн үү? Мөн шүү дээ. Чи уул нутах санаа нэг хардын багш заримдаа бас үйл болно те. Заримдаа бас дуулуулчихна. Зовлоход гээд ингээд бүх үйл явцад явж байгаа. Яг намаагуудыг 10 жил байхад гарч ирсэн дуу байлаа. Тэгээд би клипгүй гэдгийг сая клиптэй болохоор л мэдсэн. Энэ дуу чинь клипгүй лөө гэд. Тухайд клипгүй бидэд бас яг нь сүүлийн үед бол клипгүй дуунуудаа бас дүрсжүүлж үлдээх маягтай бас яа. Гэхдээ мэдээж бол энэ ардын багш бол бидний нөгөө энэ хийсэн мэс гоё. Зүнхээ үрээд гэрээсээ. Энэ зөвхөн гөргөн бас. Дараа тэрээсээ нэмээд их би хичээлдээ олсоордгол байсан гэ. Үнийг Үгс хавчээ. This is Tatar! Үдиш болоход гадаа үлдээд гүлээс авалаад харж явахаас үцэмхэн инээ датаа тавалаад зүрхэд бэн хайрын зүгээс сэмсэлэн сийгэн хинэгний хайрлыг бас үнсэлцэг одоо бигэн хинэгний утга учир болгосон үгэнд бэн уйраад үнсэх хайртай хүнээ олгосон гэтэл би ганцаараа тэвэр хүн гүйсэрж ганцаараа эзэм шиг гадаа бороо зүсэрж И прожект нэвтрүүлэг маань өөрөө юм. Таны ажил амьдралын хамгийн гоё төсөл юу вэ? Яг одоо ямар төсөл дээр явж байна? Энэ төслөөс те юу сурав, юу мэдэв, цаашаа юу хийх гэж ингэж ярилцтэй. Тэгэхээр хамгийн сүүлд одоо бүтээл болсон Татар орон сайхны киноны төслөөс хоёлаа яриагаа эхлэе гэж бодлоо. За Татар орон сайхны киноны хувьд бид нар энэ төслийг 22 3 жилийн өмнө эхэлсэн байна. Гэтэ яг өнөөдөр ингээ кино болж дэлгэцнээ гарна гэж бол төсөөлсөнгүй. Гэтэ ингээ одоо үзэгчдийн хүртэл болоод эхэлсэн байж чинь тэгээд тэр нь юу гэж байгаа юм гэхэлэр манай хамтлагийн хамгийн анхны одоо нэрийн хуудас болсон бол хайрыг хөндлөж дуу. Тэ? Хамгийн анхны дуу юм уу? Тийм. Ер нь бол нөгөө паблик төрсөн нь. Тий. Паблик төрсөн нь тий. Бид нар тийм. Тэгэхээр бол энэ дуу бол бидний одоо амин сүнс энэ нийгмийн бас одоо юу гэдгийг тулгамдсан гэж хэлэх нь ягаад тулгамдсан гэж бодох ёстой вэ гэвэл сайхан нэг аимшигтай хэрэгүүд боллоо. Тэгээ би зүгээр годамжаар халахаа явж хахад нэг хойноос нэг яарсан хүн ингээ Google өнгөрөхгүй. Тэгэхэд би ингээ чочоод жишээлбэл араас одоо яах гэж байгаа юм гэдэг ийм одоо сэтгэл зүй төрж байгаа. Тэгэхээр бидэд бол 20 хэдэн жилийн өмнө бусдын хайрыг хөндлөх, бие биенийгаа хайрлаж хөндлөх. Тэгээ өнөөдөр энэ маань одоо 20 хэдэн жилийн өмнө эхлүүлж ирсэн энэ хайрыг хөндлөх гэдэг төсөл маань үргэлжилж байгаа юм байна гэж би бас сүүлд ойлгосон. Тэгээд 17-8 та хүүхдүүд тийм сүртэй сэдв өнөөдрийг бас дуулаад сонгоод бас ингээд үлдээцэн бас заяа жагаа хоёроо их бахархчихлаа. Бэлэг бурхны бэлэг байлаа гэж хэлмээр санагддаг байхгүй. Яагаад тэгэхээр Татар хамтлагийг би өөрөө жохон байхасаа бас сонсдог байсан. Энэ хамтлагт бас амар дуртай байсан тий. Тэгэл нөгөө манай ах ихч аав ээж нар хүртэл ингээд сонсдог. Тийм хамтлаг байсан. Тэгээд би чинь Татар хамтлагийн нөгөө бороо ганцаараа гэдэг дуунуудыг чинь хүүхэд байхдаа цуслан дээр бас их сонсч гитардаж найзуудтайгаа дуулдаг тийм дурсамжтай. Тэгэл чинь мөг ах залгаал мэд байна. Киногоо бидэд хийх чамаа. Кинод олох уу гэдэг санал тавьж ирсэн. Тэгэл би бөөн баяр болол. Яас жоохон имиж л байсан л да яалтчгүй. Яг өөрөө хийж байгаа шиг нөгөө энэ хамтлаг бодит хүмүүс өөртөө ингээд хажууд байж байгаа юм хүмүүс чинь аюу илүү шүүлтүртэй илүү жоох хэцүү байх учраас дээрээс нь бас хипхоп чиглэл учраас аюу тийм шинэлэг байлаа л да. Тэгээд тэр нөгөө уран бүтээлч, кино уран бүтээлч дүрийн судалгаа гэж нэг чухал зүйл байдаг шүү дээ. Тэр яг хажууднаас хамт дагаад хоёрыг бас хэсэг хамт амьдэрсэн гэж сонссон. Тэгэхээр нөгөө нэг илүү бас юм боломжууд бас байсан байх. Гэтэл
бас жоох имэйлт бол мэдээж байгаа. Тийм. Тэгээд яг хамгийн гоё зүгээр надад амар байсан зүйл маань мөг яхтайгаа би өөрөө нөгөө ярихад те хоёр хүнгээд хоорондоо ярьж ойлголцоход айгүй амар байсан гэх юм уу. Яагаад тэгэхээр ахвт хоёр ер нь ингээд хоорондоо ярилцахад нэг тийм нөгөө хурдан нэг юм нөхөрлөдөг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэгсэн байхгүй. Тэр анх уулзахдаа л ер нь айгүй тийм амархан гоё яриад нэгэндээ гоё нээлттэй ярилцаад ах トゥ гээ яриагаар яриад тэгэл нээлттэй байсан. Тэр нэг амар. Тэгэл бид хоёр чинь натуур дээр очиод цуг байрлал тэгэл ахаас орой болох ингээл нэг ажил тарахт юм асуувал заха та ер нь бүх тахта яадаг байсан бүх юм ин асуугаал амьдралын намтрын асуугаал тэгдэг л хэлсэн да. Ер нь одоо яг хоо ингээд миний харж байгаа өнцгөр шүү дээ. Яагаад намайг энэ татар хамтлагийн тий уран бүтээл тоглолоо гэсэн юм бол яагаад мөг яхтай адилхан гэж бодсон юм бол гэдгээ кино уран бүтээл дуусны дараа одоо ер нь ойлгосноо. Тэгээ ер нь гарсан хойно нь хүмүүс жоохон төстэй байна, адилхан байна гэхээр л ойлголоо шүү дээ. Тэрнээс биш яг хав би өөрөө яг царай төрхний хувьд төстэй гэхээр би бас өөрөө бас яг эхэндээ болно. Ягаад нэрээ юм хата гэж жоохон гайхчихсан. Тэгээд малгай залгаагаа өмсөөд ингээд жоохон сахлаа, жоохон тавиад те. Тэгээд ирээд өөргөө ингээ харсан чи бас нэрээ байж болох ч юм уу гэдэг итгэл төрсөн л таах бай. Кино өөрөө нийгэмд юу өгье гэж бодсон бэ? Кино уран бүтээлийн хувьд татарын түүхээс гадна. Тэгээд кино урлаг ер нь урлаг өөрөө шууд одоо юу гэдгийг entertainment business гэдэг агуулга. Одоо жишээлбэл за барилгын бизнес гэж. Эсвэл бол одоо юу гэдэг те кофений бизнес гэж те. Энэ бол чанартай бүтээгдэхүүн өгөөд тухайн таарсан мөнгө нүг авах. Тэгээд үйлчлэгээ сэтгэл хангамж гэж. Кино өөрөө заавал нэг юм урлаг өөрөө заавал юм төвхтэй юм байт юм байна. Мэдээж чи entertainment одоо шоу бизнес хийж байгаа бол тэнд заавал нэг юм өгөх ёстой. Нийгэмд. Тэгээд тэр нь хүн таалагчвал баяа адилхан зарчил юм л та. Гэхдээ сая би яг ярилцлага ихэнд хэлсэнчлэн бид нар энэ хайрыг үнэлэх тухай сэдвийг маш их манай найруулагч Бат Дэлгэр энийг аягүй сайн хөндөж чадсан юм байна. Нэг. Хоёр дахь юм бол хүсэл мөрөөдөл гэдэг өөрөө ингээд ерөөсөө мөнхийн сэдв юм байна л да. Гэхдээ энэ үг өөрөө хүчгүй болсон. Мөрөөдөл гэдэг бол тэгэл хүүхэд насны л юм шүү дээ. Хаасан чим шиг. Тий. Тэгээд яг ийм дэлхийн судалгаа хийм билээ 25 нас хүрээд бүгд ухдаг гэж. Мөрөөдгөө болдог. Мөрөөдгөө болждаг юм л да. Тэгээд ингээ махан биенүүд явааддаг. Тэгэл амьдрал одоо эрентэй баранта босч унантай жаргал зовлон гэдэг ээлжилдэг хойноос тэр ингээ мөрөөдгөө болждаг. Мөрөөдөж байвал жамд байна. Тэгээд дахин мөрөөдөж гэж. Мөрөөдөл чи хаана хүрэх юм? Тэрийг дахиад эргээ санаач. Хүүхэд насндаа чи юу мөрөөдчихсэн? Тэг чи хаана явж байна гэж. Тэгээ энэ зүйлүүдийг л манай найруулагч илүүтэйгээр их одоо нандин гоё оруулж чадсан болов уу гэж би кино үзчихэд бодсон. Яг хипхоп кино гэхлээр яг би тэгээд найруулагчаас хипхоп кино. Тэгээд чи би найруулагчаас асуусан байхгүй. Манай нөгөө найруулагч нөгөө шар гэгээ хийсэн байхгүй. Бат Дэлгэр гэдэг одоо сүүлийн их алдаршиж байгаа. Манай найз. Гоё мэдрэмжтэй. Маш мэдгүй. Гэхдээ чи тэгээд хипхоп гоныг чадах уу гэд бид нар яг анхны уулзалтанд тэр Мэе Гомбах Бат Дэлгэр манай Флашин Бибэ Арука зохиолч. Тэгээ би ерөөсөө найруулагч яг тэнд суугаад та. Тэгээ би мөр хасаамар санагдаад. Өгшөн чи тэгээд яг хипхоп кино хийж чадах болов уу гэдгсэн чинь над нэг үгээр хамтаа гэлсэн. Энэ хипхоп жанр гэдэг юм өөр амьдралаас л ургасан баг. Хипхоп найруулагч гэж энэ дэлхий дээр байхгүй. Тийм төрөлжсөн найруулагч гэж байхгүй. Зүгээр энэ ертөнцийн дээр амьдрал гэж байна. Тэгээ энэ болгоныг тэгээд яхад би болох байхаа гэж бодож байна. Тэгээд айгүй тийм логиктой хэлээд миний амыг таглажсэн. Монголын хамгийн зөөлөн уяхан найруулагч гэж тэр үнэн. Тэ дандаа нэг ардаа нэг юм баятай. За би яг энэ чиглэлээр л явах хэрэгтэй юм байна. Тэ ийшээл зүг байсан юм байна гэдгээ бас яаж иргэж хайж олж зөв зам руугаа орсон юм бол тэ ер нь бол ийм яг ийм нэг хүсэл мөрөөдөл хайх нэг юм үе шатанд зарим нь бас алдчихдаг шүү дээ.
ээж авах хэлснээрээ за ийш орох хэрэгтэй маань. Эсвэл би одоохондоо бас яг юу хүсэж байгаа мэдээгүйгөө олоогүй байна гэд буруу сонголт хийдэг. Тэгээ ер нь бас би зүгээр тэгж боддتي. Хүн нөгөө ямар үед амжилттай байдаг вэ гэх хүмүүс асуугаар дуртай зүйлээ хийж байгаа үед л Тийм шүү дээ. амжилттай байдаг гэх. Тэгэхээр нөгөө дуртай зүйлээ олно гэдэг их чухал юм байна. Магадгүй e-project-д орж байгаа зочид маань ерөөхдөө нэг амьдралынхаа туршлагаас ч юм уу өөрийгөө олсон тэр туршлагаас их хуваалцдаг. Тэгэхээр яг чиний үеийнхэн сонсч байвал үзчихвэл те ер нь яагаад хүн хүсэл мөрөөдөлтэй байх хэвээр яагаад заавал тийшээгээ явах хэвээр нөгөө дотор хүнээ одоо нэг зорж байгаа зүйлийг нь бас олно гэдэг чинь их чухал шүү дээ. Би яг энэ тухай ингэж бодод байгаа. Одоо ингээд бодиттой зүгээр ингээд ярихад 12-оор төгсөж байгаа ихэнх дийлэн хүүхдүүд мэржлээ сонгоогүй л байдаг шүү дээ. Олоогүй байдаг те. Эсвэл зүгээр бодсон олцнууд нь нөгөө энэ ч гоё юм уу гэж бусдыгаа дуурайх маяг хамаа их байдаг шүү дээ. Сүүлийн ээж авнуулдаг. Ихэнх найзууд нь нэг тэр мэрэгжил гингүүд тэрийг ингээд бодчихдаг. Тэр нэг ашигтай ч юм шиг мөнгө сайн олон ч гинэ тийм хүн бодоод. Тэгээ тэрэндээ яг ажиллаад үзэхээр бас яг өөрийнхөө хайсан мэрэгжил биш байгаад хугацаа алддаг. Тэгээ яг ийм байгаад тэг яг дуртай нэг мэрэгжил гэдэг нэг бодцсон ашигтай нэг мэрэгжил гэдэг нэг бодцсон хоёрын донд гацчихж байгаа байхгүй. Тэр үед бол би зүгээр сургуулаа төгсчөө яарч их сургуулийн сонголт яг уу эцэг эхчи хий гэж ивэл тэгээд одоо мэдхгүй хэрвээ тэгээгүй өөрөө зүгээр бие дааж бодож чадчихвэл gap year гэж авдаг шүү дээ. Тэр тэгж авах бол нэг тийм буруу гэж бодоод байгаа. Тэгж авангуудаа гарсан тэр жилдээ зүгээр гизээлээд гэртээ өвтөх шаран гараад тэр яг бодоод сонирхоод байгаа мэрэгчлэлээр зүгээр ороод ажиллаад үзчихвэл хийгээд үзчихвэл. Тийм зүгээр ороод доороос нь эхлээд те туслах ажиллаж ийгээд яваад одоо чи нөгөө кино урлаг сонирхдаг залуучууд хүүхдүүд ингээд байгаа шүү дээ. Тэнгүүд шууд ингээд сүйс доороос орчих гэдэг гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг ороод сураад зарим хүүхдүүд дундаас болждаг ч юм уу тийм үү байгаа шүү хугацаа алдаад. Тэнгүүд энэ мэрэгжил дээрээ зүгээр гараад нэг ажиллаж болно шүү дээ. Кинонд туслахаар яваад ч юм уу ингээд киноны маасанд ч юм уу явж үзээд тэгээд ер нь ингээд ханыг ойлгох чинь. Тэнгүүд үнэхээр яг чиний хайсан салбар мөн байна уу биш үү гэдэг тэгэл хүн ойлгочих жоох гэх юм. Тэр үедээ ингээд өөргөө жоохон чагнаад үзчих хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхгүй яг ингээд ажиллаж үзээгүй ч нөгөө жоохон наатлын өнгөө юмд нь хууртаж байгаа хугацаа алдах юмнаас бас жоохон өөртөө сэргийлээрэй гэж хэлмээр санагддаг шүү дээ. Өөрөө бол яг тэгжсэн нөө. Ийм хийгээд үзчихэл гэдэг бодол байсан нь. Тэгээд би ч айгүй тэгэл нөгөө бусдын адил айгүй олон мэрэгжилт ингээд төөрж байгаа юм чинь. Нөгөө хүүхдүүд энэ мэрэгжил нь гоё гэж тэнгууд нэрээ чинь гоё ч юм уу гэл нэг гоё гадны өнгөн үзмжинд нь ер нь хууртаж байгаа. Тэгээ яг тэр мэрэгчлээ ингээд гүнрүү нь ороод судлаал ингээл явангууд айгүй хэцүү, маш их төвчээр шаардсан, маш их зүйл шаардсан. Тэгээ маш их амьдралын цахилгаан шаардсан ингээл зүйлсүүд тэр мэрэгжил байгаа шүү дээ. Тэнгүүд чинь миний яг ингээд хайсан миний яг дотоод одоо юутай маань зөрчилж гин үгүй гэж харьцуулаад төсөө жоох хэцүү байгаа л юмгууд чинь ингээл тэр шантралт нь эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг хүн дуртай яг миний хайсан зүйлээ олсон байх үед хүн бол тэр нэг шантралтын мэдрэмж бол нэг тийм хүн орж ирдэг юм байлээ. Угаасаа хийж явах үедээ кафе аваад угаасаа ажиллаж байхдаа ажиллаагүй юм шиг амарж байгаа юм шиг ажиллаад ирэхэр чинь угаасаа жаргалтай болоод ирж байгаа. Тэ. Яг дуртай юмаа хийж байгаа хүний л дуртай юм яаж юм чирэндэд ажиллаж байхдаа амарж идэг шүү дээ. Тэ ажиллаж байхдаа амарж идэг тий. Тийм мэдрэмжтэй гарсан тэгэл амьдрал гоо жаргалтай. Гэхдээ тэргээ дагаад хэцүү бэрх юмнууд угаасаа байж л байгаа. Тэгтээ хэцүү бэрх байлаа гэх тэрэнд нэг тэгж хүн дээр хүлээж авах авдгүй тэгэл нэ мэрэгжил юм чинь ингээл болох талаас. Тэр хүүхдийн мөрөөдөл гэдэг ямар гоё юм бэ те. Тэр чинь 16 7 тол хүүхдүүд байгаа. Тэгээ бид нэр маш хүчтэй мөрөөддөг гэсэн юм лээ. Тэгээ тэр мөрөөдөлтөд бүр ингээд бүр живээд бүр өөр юу ч бодох тэнхээгүй. Яг ингэчихвэл гоё гэдэг юм л мэдээд байгаа. Гоё гэдэг нь мэдээд байгаа. Юу яг ямар үр дүн төрөх яах их те. Өнөөдөр тэрийг ерөөсө боддоггүй. Тэгэхээр хүсэл мөрөөдөл гэдэг бол хүүхдийн хүсэл мөрөөдлийг манай Сономболжор багш гэдэг хүн ямар гоё тэгж дэвэргэж өгсөн юм бэ. Одоо энэ одоо дуун дээр гардаг ардын багш намайг ойлуулна, дуулуулна гэдэг багш киноны нээлтэн төрчээд ингэж байгаа. Ой. Та нарыг нөгөө юугаар шалны мотор цогч мөхдөг байсан юм чи гарахгүй үсттэй гэж. Манай багш тэгж аахгүй. За тэр ноцсан багш гэдэг чи заашгүй ашгүй гэхэд. Тэр багш гэдэг хүн 10 жилийн багш гэдэг хүн тий ямар гоё тэгж нэг хүсэл мөрөө. Ер нь бол тэр үед хипхоп гэдэг зүйлийг хүн болгоно л наад нэг өргөн өмд гутлаад ирсэн. Хипхоп гэдэг зүйл чинь өөрөө энэ нийгмийн болохгүй бүтэхгүй зүйл дандаа энэ урсгалаас гарч иржтэй гэж зэмэлдэг байсан. Тий өөр өнцөг байсан баг тий. Аав ээж нар наадах бойлог гэж манай жагаагийн аав ээж манай жагаа ч орсон он сурлахтан. Тэгээ бүр тэсвэндлэн тэр салбар руу орж байгаа чинь аав ээж нь дургуцаа тий. Тэгээ тэр ардын багш гэдэг
одоо сонон балжир багш маань бол тэр хүсэл мөрөөдлийг амар гоё хамгаалж тэ бидний цайз хэрэн болж тэ энэ хүүхдүүдийг одоо ингээд миний хүүхдүүдтэй амар гоё наа чи ямар сони юм бэ аюу над нэг тийм манай англи багш байсан тийм манай ангийн багш аахгүй тэгсээр нэ тийм урлагт мэдрэмжтэй тэгээд энэ хүүхдүүд нэг л өөр байгаад байна гэдгийг мэдээд гэтээ илэрхийлж чадахгүй тэгээд бид нар ингээд хамгаалдаг байсан одоо захирал 39 дугаар сургуулийн захирлаас бид нар болохгүй юм хийж байгаа ч мэдэхгүй болж байгаа юм хийж байгаа ч мэдэхгүй гэхдээ багш бүх талаар нь хамгаалж бидний цайз юм болж байсан. Тэгээ Бацаая маань бол малгайгаа авдаггүйсэн. Тэгээ захирал орж ирэл. Бацаая чи яагаа малгайгаа авдаггүй юм бэ гэж байнга зэвчлүүл. Тэгээ манай Заяагийн тухайн дээгүүр нь амар хэм гацдаг байсан. Өсвөр насны хүүхдүүд тэрийг аль нь уух гал оролдсон шүү дээ. Чи гоё харагдах хэрэгтэй шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд чинь яг тийм ерөн хүн гоё харагдах хэрэгтэй. Тэгээ хипхоп ч гоё явах хэрэгтэй шүү дээ. Гоё явах хэрэгтэй. Тэгээд захирал ерөөсө байнга дуудана. Багш болохоор за миний хүн малгайгаа авчих. Тэгээ захирлыг байхгүй үед нь л өмсөж штэ. Наад гарсан юм чинь одоо яа. За тэгэл нэг тэгсээгэл өмсөөл. Найзуудтайгаа уулзаа өмсөө захирлыг ингээл ячиж гоё гэдэг ч юм уу. Багш ингээд арга үеийн болох. Багшийн сэтгэл их гоё. Амар гоё. Тийм байна. Тэгээд эргэж очих юм бол манай одоо тэр Сонон Балжир гэдэг багш их л биднэрт одоо урам зориг өгч ирсэн юм байна да гэдэг сүүлд л ойлгох юм хүн. Ардын багшийн дууны үг дээр гардаг шүү дээ. Ядаж 8 үед сур гэдэг. 8 хийсэн үү? 8 хийш бид нар ч бүгдээрээ 8 хийсэн. Манай заагаа чинь гутал зардаг өвөтэйгээ нэтага. Манай заяа чи яг одоо киног үзвэл ойлгондоо ер нь бол тэр л бүх бодит юунууд кассет зарна аав ээж нь хөгжмийн. Кассет зарна. За. Манай аав ээж ч юм болохоор хүч чонгор дээр худалдаа хийдэг. Бүгдээрээ яг тэр ташны ингээл тавиарал ирсэн. Нөгөө манай нэг дугаарт дижиталын хамтлагийн дууч Эрках орж ирсэн. Тэгээ Эрках тэгчихсэн. Бид дижиталынхныг өөрөө хамтлагийнхнаа хэлж байгаа. Бид өөрсдийг намган дээрээс үндээсэн хүүхдүүд гэж ярьдаг гэж хэлж ирсэн байхгүй юу. Тэгэхээр татарчууд. Бид нар бол дэнж дээрээс дэнжийн мянган дэнж дээрээс хүн болсон хүүхдүүд. Тэгээ дэнжийн мянган дэнж дээрээс Улаанбаатар хотыг харахад их л хол санагддаг. Их бүтшгүй зүйл санагддаг. Өсөл мөрөөлөх хол харагддаг. Тийм одоо хотын төв рүү орно гэдэг нь бидний хувьд аягүй хэцүү зүйл байсан шүү дээ. Тэгээд нэг юм гол одоо нэг юм нүүр сутаа ихтэй. Тэгээ үнэр бид нар яг нөгөө анх нөгөө дуугаа биччихээд FM руу ордог байхгүй. Одоо энэ нөгөө сэлмэн байшин гэж яддаг гэсэн. Одоо энэ хамгийн гоё барилга улаан тий. тэрний 7 давхрт л 8 давхрт л ороо. Тэгэл ингээл ярьжсэн чинь ингээл нэг л тийм чи айгуу гоё байгаа шүү дээ. Доор нь банк байдаг байсан амар гоё. Үүдээр нь орохдоо хүртэл ингээл юмээс. Тэгэл ороод ингээл хүмүүстэй ингээл юм ярьсан чинь нэг мөнжтэй толд утаа. Тэгэл өөрөөсөө ингээл тийм л одоо хол байсан байна. Улаанбаатар хотын төв рүү ихтлгүүрэл орохдоо хүртэл ичдэг. Тийм хүмүүс байсан. Тэгэл дэнжийн мянган дэнж дээрээс ингээл харахад үнэхээр хэцүү санагддаг байсан. Тэгээд тэр хэцүү зүйлийг юу даван дуулсан гэхэлэр тэр хүүхдийн өсөл мөрөдөл шүү дээ. Тэгэл тэр их гоё доо. Бид нар яг алтан үе гэж байт юм лээ. Ер нь бол аливаа зүйлд. Тэр яг хаана байсан гэхэлэр бид нар сонор рекордс гэж боддог байсан дөнгөж. Бидний алтан үе бол сонор рекордстой яг гэрээ ихээс өмнө 3 жил юм бэл. Тэр яг процесс, тэр яг тэр нэг юм өндөх хэсэг байна тий. Тэгээ тэр бол айгүй хэцүү үе байгаа юм л та. Тэгээ тэрийг туусны дараа сонорт ингээд ажиглагдчихж байгаа шүү дээ. Энэ хүүхдүүд гэдэг. Тэр л их гоё мөчтөө. Тэгэл дэнж бид чинь ингээл яг л дэнж дээр суучаал. За ингээл яг 5 дахь машин яг миний машин шүү гээл. Тэгэл за 8 дахь нь минийх гээл, 10 дахь нь минийх гээл. 1 2 3. Минийх хэвээр амар гоё машин дарчлаа гээл. Амар гоё шүү дээ. Хүүхэд чи яг л тийм шүү дээ. Тийм машинтай болно гэж. Болно гэж байгаа шүү дээ. Тийм мөрөөдөж шүү дээ. Тэгэл 10 дахь нь миний машин 10 дахь нь амар гоё машин болох юм байна гээл. Одоо ингээд залуучууд тухайн үеийн бид нар ч гэсэн сонсогч байсан харахтаа бол ингээд зүгээр л гадна талын тий бүтээ бий болоод одоо уран бүтээл нь хүртсэн татарыг сонсож харж байгаа шүү дээ. Тэгэд яг бодит дээр яг татар бий болоход өөрөө ямар замыг туулсан юм бэ? Болиж гэж бодож исэн үе мэдээж байсан л ах. Манай заяа бол яг ингээд брэнд үг байгаа шүү дээ.
Кинон дээр гардаг юм да. Бүх юм болий. Яа. Бүх юмаа болий. Бүх юмаа болий. Ерөөсөө энэ хандлага болий л гэж хэлж байгаа шүү дээ. Шантрахаараа. Шантрахаараа. Тийм л одоо нөгөө хүүхдүүд чинь одоо германд мөнгө байхгүй. Аха. Гэцэнд нь хоол байхгүй гэдэг шиг тийм хэцүү үед л байсан. Хэцүү ч явахтай биднэрт хэцүү санагдаагүй. Тэгээ одоо ингээд харьцуулж үзэхлээр бид нар чинь ингээд бас хэцүү л туулж те. Тэ. Бас нэг хөөхөн бас хүүхэд хэд бол бас ингээд нэг бас ингээд өсөл мөрөөдлийн төлөө бол чамгүй бас ингээд алхмуудыг хийгээд эрсдэл манай жагаа бол жишээлбэл одоо их сургуульд орохоо хаяад амар том сонголт байхгүй хүний амьдралээ тий манай аав намайг за миний хөө бүх болох уу гэхлээр манай аав чинь бүх барилддаг байсан. За юу л заа аймгийн ачин. Тэгээд үгүй аав гэдгсэн чинь за тэгвэл манай аав цагдаа болох уу гэдэггүй гэд. Тэг чи яах гэдэг юм гээд. Жагаа бол жишээлбэл сургууль аях жишээ тий. Тэг энэ болгон чи ингээд амар том амьдралын тийм эрсдлүүдийг үүж байгаа шүү. Ингээд 2 жилийн дараа ингээд яалаа гэсэн чинь манай үеийнхэн ч баг сургуулаа төгслөө шүү. 2 жил хийрэгчж байгаа шүү тий. Хийргээд бүр ингээд бүтээсэн юм байдгүй. Тэгээд нэг юм 4-5 дуутай тэр нь явдггүй. Бүх юм авлаа гэл маа заа. Эмоц өндөртэй шүү. Шал утгагүй манай үеийнхэн сургууль цэцэрлэг гэдэг одоо хар. Тэгэл нэрээ ингээл эргэл харсан чинь бүгд ингээл сургуульд очролцсон байгаа тийм. Бараг зарим нь бараг шууд 10-аад төгсөд амьдралын гараан дээр гарцсан тий. Ажил хөдөлмөр хийцэн энэ төр. Тэгэл гэл хүн чинь ягдаг юм л. За энэ ер нь л бид нар шал дэмий имрүүл яваад байна да. Энэ ер нь бүтэхгүй. Тэгээ бид нар үнхээр байсан. Болсон? Оо тийм үү. Тэгээд хайсан л та. Тэг хэр удаан завсарласан? 6 сар мар. За. Тэгээ 6 сарын дараа юу болсон? Тэгээ 6 сарын дараа нэгнийхэн гадаа авчихсан. Жагаа гэдэг хашааны санаас ойлцдог тэгэл дуудаад. Одоо түрүү нөгөө би хүүхэд тахтаа нэг энэ хүн шиг ч юм уу энэ айдал дуртай байсан гэдэг шиг би өөрөө нэг ийм хэмжээнд очичээ гээд айгу гой зориг тавиад явдаг штэ гэж тэгж хэлвэл тийм зориг тавиад тийм хурцгийн сан гэдэг боддог зориг уу? Тэгэл амьдарч байгаа цэгэр дэлхий дээр тэр чихэн танигдсан хэмжээний том жишээ болохоос л гэж бодож шүү дээ. Тий. Тэгээд нөгөө хүн болгоны хүсдэг том шагнал болох. Тий. Шагналыг авах байсан гэж бодож байна да. Гэтэ хүний нөгөө бодол гүйцэл үйлдэл гүйцдэг гэдэг шүү дээ. Тий. Тэгээ бол тэр бодол мөрөөдлийн хойноос явах л хэрэгтэй л дээ. Хэд том мөрөөдөл тавьчаад тэрнээсээ сүрдээд хаашаа суугаад ч бас болохгүй шүү дээ. Тэгэхээр яг хуу бас нөгөө дэж уншиж л байсан юм. Хэд амар том зориг тавьчихаар бас нөгөө тэрэндээ хүрхгүйгээр хүн өөрөө дундаас аягүй жоохон ингээд хэцүү мэдрэмжүүд аваад идэв юм байна. Тэгэнгүүт зорилгоо ингээд шатлаад алхамаар ингээд ойрхон зорилгоо тавиад тэргээ гүйцэлдүүлээд ингээд шатаар багаар ахиад явахаар хүн ингэдэг юм л дээ нөгөө хүнээс юм ажиглалын гормонууд нь илүү сайн ялгарч өгдөг. Ажиглалын гормон хэдийн синээр сайн ялгарчсан хүн амьдрал дээр илүү актив болд юм байна л да. Тэгээд тэр актив мэдрэмжээр хүн илүү амар хаппи байдаг. Тэгэнгүүт эсрэгээр хит том юм тавьчихдаг тэрэндээ хүрхгүй байхаарч мэдээж даун болно шүү дээ. Тэгэхээр бас том зорилгоо тавьчаад тэрэндээ хүрэх жижиг шатаараа л одоо ингэж сайн бич. Тэрэнд ингээ багаар хөрж хөрсөөр байгаа тэр холын зорилгод хүрвэл зөв юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Тэр нөгөө бэлчгээр бас хүн чинь юм гоё мэдрэмж аваад бас нөгөө хүний би чадах юм байна гэдэг мэдрэмж чинь бас их хүн түлхэц болдог шүү дээ. Тий. Тэнгүүд ингээл гадагшаага танигдъя гэж бодож байгаа бол хил дээрээ ажиллаж агаад жижигхэн гадаадын нэг агенттай танилцаад тэрүүгээр дамжаад нэг гадаадын жижигхэн нэг контент нөөлөө тэр нэг өөрхөн болчиход бас хүн чинь би гадны юм тоглож чадах юм байна гэдэг нэг юм үүсчих зориг үүсчих шүү дээ. Тэгээд энийгээ багаар ахиулаад ингээд явах болцоотой л байна. Хамгийн сүүл өөрт чи яг тийм гоё зориг өгч нэг юм нэг шатыг биелүүлсэн зүйл нь юу байсан бэ? Хамгийн сүүл гоё зориг өгсөн юу яасан? Сая 100 манай Баярмагч маань нөгөө бас нэг манай төрсөгч сериал кино хийх гэж өөрөө зохиолоо бичээд ер нь продюсинг өөрөө хийж. Тэгээд тэр киноныхаа шорт фильмийг хийсэн зохиолоо бичээд өөрөө гаргаад. Тэгээд тэр киноныхаа найруулагчаар гадны найруулагч авчирсан Brian Brightley гэдэг. Тэгээд тэр нь Америкаас ирсэн найруулагч. Тэр хүн болохоор Denzel Washington энтертэй хамт ажиллаж байсан. Тийм бас Холливуудын
кино зураглаач байжгаад найруулагч болсон юм байлээ. Тэгээ тэр үе энд ирээд Монголын уран бүтээлчтэй ажиллаа. Тэгээ би нөгөө тэрнийх нь гол дүрдэн тоглоод явсан. Тэгээ тэр үнтэй ингээ харьцаад ажиллаад байсан. Тэгээд би тэгээд дугойд нөгөө гадны том уран бүтээлчдээс ажиллаж үзээгүй юм чинь мэдэхгүй шүү дээ. Тэгэл өөр хүмүүс байдаг байх, шаардлага тавьдаг бол яадаг бол гэж бодлоод байгаа шүү дээ. Тэгээд ингээ ажиллаад үзэж хагаад яг л Монголын уран бүтээлчтэйгээ ажиллаж байгаа юм шиг нэг тийм амар том ялгаа мэдрэхдэггүй байгаа. Тэгээ тэр хүнээс бас ингээд болж ийн гоё байна гэдэг юм урмын үгнээс сонсоод ирэнгүүд чинь надад бас боломж байгаа маа гэдэг зориг төрж эхэлж байгаа юм чинь. Хамгийн анх хит болж үзэгчдэд хүрчтэй. Нэг юм хүн чинь бас нэг бодож исэн юм а биелүүлчих гэж дотор хүн насан шүү дээ. Тэгэж нэг өөрсдийг нь асааж исэн уран бүтээл юу байсан юм бэ? Хүн хүнээрээ бай гэдэг дөө. Хүн хүнээрээ байж өөрөөрөө байлаа юу лээ тий тээ. Тэнд дагууллаа гэж баа гэд. Тэр эфемер яваад энэ ямар аимшигтай ч хэлээ юу лээ. Мянган бат санаад гэсэн. Амар том биетэй митэй. Тохиолч зураг мөрөг байхгүй тэг хүмүүс төсөөллөөр ярьж байгаа. Төсөөллөөр ярьж байгаа. Жижиг нэг жоохон заа юм чинь жоохон. Тэгээ тэрийг сонсчод бидний хараа хэвээр амар юм хатмаанууд гэж төсөөлж ийн гэх. Тэрнээс ингээд амар нөгөө тухайн үед ч нөгөө амар хатмаа ихтэй. Тэгэл булан болгоноос хатмаа гарч ирэл гэл. Тэгэл бидрийг ингэж төсөөлж бидний хоолооноос айж ийн гэл. Хоолооноос айж ийн үү? Бидний амар хүчтэй хоолойтой байна гэл. Эдгээр нөгөө жавжинтаа юм шагаа хийж байгаа дуулдаг байсан гэх. Хүмүүс нөгөө өөрөө царайг нь харахгүй. Тийм, суурхал тарахад. Тэг мянган амар том биетэй эвгүй хатмаанууд байдаг гэсэн. Тэнцэн мянган гэсэн гэл. Тэгэл тэрийг сонсчвал яа бидний хүмүүс бидрээс айж байгаа байх. Бидний дуу хоолой сонсоо айж. Тэрийг сонсвол нөгөө бид нар ер нь эвгүй гараад юм байна те. Гэт хоорондоо ярьж. Тэр ингээд нөгөө бид нарт айгүй өгч өгч байсан. Төсөөлж штэ хүмүүстэй хоолойг сонсчоо. Царайг нь мэдхгүй. Царайг мэдхгүй зургт муртаач гарч байгаагүй нэг ганц нэг эфемер ингээд нэг дуу мөн явцсан. Бусдын хайрыг хүндэл уран бүтээл бол яг татарыг миний бодлоо шүү. Чихэн утгаараа яг нэг юм тухайн үеийн яг оддын хэмжээнд аваадсан уран бүтээл үү? Тийм. Хайрыг хүндлэг гарцсан байсан. Тэгээ тэр дуу чинь үнэхээр манай яалт ах. Гол дүрдэн тоглоод тэр дуу тухайн үед Ананд production чинь хамгийн том студио байлаа шүү дээ. Маш хүнтэй. Тийм шүү дээ. Зардал өндөртэй. Бараг кино шиг л юм хийсэн шүү дээ. Тэр үед бол. Тэгээд тэр дүрсжүүлээд телевизээр цацгацвал тэгэл бүр битүү. Яалтах өөрөө бүр хэлж байгаа. Үгүй нөгөө улгаач явж байна. Яалтахыг тэг зоосон маа нөгөө танигдаад. Надад бусдаас харлаа байх нэг их мөнгө байхгүй. Бусдын адил болчлоо байвал нэг их байхгүй. Болж штэ. Эхнээс нь яваа. Хүн хүнээрээ бай, бусдын доогоор орлоо гэж бүү. Тэгж боцоор байгаас дэлхийн зовлон донор гай. Надад бусдаас харлаа байх нэг их мөнгө байхгүй. Бусдын адил болчлоо байвал нэг их байхгүй. Ингээд дуу, Хүний амьдралд их сайн хүмүүс таардаг. Тэр хүмүүс хүний хувь тавиланг их өөрчилдөг. Тэг яалтчгүй л ингээд бодохоор хүмүүс яг нэг тэгж амьдралд ингэж нэг ирдэг хүмүүс байдаг те. Нэг юм дэмждэг, тулдаг хүмүүс те. Тэр их гоё. Тэгээ майдрах сайн киноны нээлтэн дээр ирсэн. Нэг хоногийн өмнө майдрахт хэлээд. Тэгээ бүр чочирдож хүлээж аваа. Хөөх энэ хүүхдүүд одоо хүртэл намайг санаж явдаг юм уу? Ямар гоё юм бэ? Бид нар лөө холбоо барих гэж их олон удаа орлого хийсэн. Тэгээ бид нар хүүхдүүд амьдралын одоо наа зам гэж бид нар ч ингээл адилхан те. Энэ дундаа ингээд энэ хүний ач тусыг мартцсан. Тэгээ биднэрт юу гэж ярьсан бэ гэхээр бид нар ингэж айдаг байсан байхгүй. Майдрах одоо мөнгө нэг гэж. Тэгээд майдрах юу гэсэн бэ гэхээр энэ танаа бичлэг тухайн үед бичигдчихсэн бичлэг одоо хүртэл надад архив байгаа гэж хэлэх гээд энийг аваарай гэж. Үнгүү. Тэгээд тэрийн сүүлд мэдэхгүй. Тэгээд бид гурав юу гэж ярьж байсан бэ гэхээр 20 жилийн яваа тоглолттой яах та. За майдрахт хэдүүлээ яг мөнгөний нөгөөд авах байсан. Төлөмөй боломжтой болохоор тий. Энэ тоглолт нэг айгу аштайхан яачвал маачвал төлөө гэмсэн гэлд. Сая кинон дээр ирсэн майдрах маань. За тухта хэдүүлээ нэг яри та гэдэг нээлтэн дээр чинь бужигнаад байгаа юм чинь. Тэгээ майдрах маань явсан одоо бодохгүй бидраас. Нэг жоохон амьсгаа ахуулаараа болсон та. Гэхдээ ингээд мартаагүй тэр хүнийг өрсөн тэр мэдрэмж гоё байсан баха. Амар гоё байсан. Тэгээд тайзнаар гарч ирээд үг хэлээд майдрах маань. Бид нар бол сонсогчд байсан. Тэгээ нэг юм ингэж ярьдаг шүү дээ.
хайрын хипхоп гэдэг нэг юм бүгд л юм нэг хайр дуулдаг. Тийм байх үед л татар нэг тийм өөр өнгө аясаар гарч ирсэн нэг юм үзэгчдэд сонсогчдод их таалагдсан баха. Миний санах юм бол надад их тэг санагдчихэв. Манай сонор рекордс продюсер Чулуудан ах маань анх олцоод та нар ямар стилээр дуулдаг гэсэн. Мэдхгүй гэдэг. Өөртөө мэдхгүй. Гэдэгсэн. Ямар жанраар дуулдаг гэсэн чинь мэдхгүй гэдэг. Тэгээд 2-3 хоногийн дараа манай чугах судалсан баг. Ном уншаад интернет ухаад. Тэгээд дуудснаа. Та нар ч андерграунд стилээр дуулдаг юм байна шүү дээ. Ойлгож нүг л мэдхгүй. Андерграунд гэдэг нь ийм хөрсөн дээр байгаа зүйлийг уран бүтээлж болж уран сайхан болгож дуулж байгааг нь андерграунд гэдэг юм аа. Бид нар андерграунд стилээр дуулдаг юм байна гэдэг. Одоо эсрэг өдрөө бид нар ингээл амар ингээл шүнжэнгөө баардсан. 2006 онд гарсан дуу шүү дээ. Тэлэр чи 2 жил өнгөрцөн байгаа байхгүй сонирхтой би. Нөгөө нэг юм согтуу. Би өнөөдөр оцсон байна гэдэг. Тэгэл ингээл шүнжэнгөө шаацсан чи бааранд орсон. Хүүхдүүд чи бааранд орно шүү дээ. Бөөнөр ингээл офтер авал тэгэл өглөө 10 цагт уулзсан дуудаж ингээл оройн залгадах гэдэг. За өглөө очиж. Тэгээ яг ингээд одоо нөгөө шаардсан гэдэг юм уу те хүүхдүүд. Ингээл тэр бас ингээл зүгээр юу гэдэг лээ. Би өнөөдөр жоохон ууцсан байна. Яс юу гэлээ. Гэхдээ нөгөө яг ингээд бас нэг хуралддаг байхгүй. Тэгээ гуруулаа ингээд бараг л ингэцээ орж байгаа байхгүй. Тийм тэгсэн чинь дэлхий арай урдын иргэд ээ нөө гэж жагаад гэдэг байхгүй. Тэгээ яг ингээд бүх юм ингээд сони. Дэлхий арай урдын иргэд байна гэж чи харин тийм байна. Тэгэнгүүтээ наа чи ямар сони өгөө гэд тэгсэн чинь заяа маргааш өглөө орсон чинь дэм гэсэн нэг аяцсан сууч. Тэгээд би заяа жагаав дээр ороод хүч наа чи дэлхий арай урдын иргэд чи амар таарж гэсэн чи харин нэр аян яг байгааз би өчтөр чамаа тэгээ хэлэнгүүт л нэг юм дэм гэдэг нэг юм согтуу үний нэг юм аяичлээ гэж. Согтуу. Тэгээд жишээлбэл энэ хоёр ингээд дуу болгон бүгдээр амар бүгдийг ярих юм бол нөгөө нэг уугтаа хүртэл ямар амар бүтээлч ууд юм бэ. Үгүй харин тэгэл ер нь яг татар 20 жилийн тоглолтын бол санаад байна. Тэрнээс өмнө яг би даасан тоглолт нь хэд онд хийжсэн юм бэ? 18 онд бид нэр 15 жил байгаа хийжсэн. Бид ер нь хамгийн анхны тоглолт хэд онд байсан? 2003 онд шүү дээ. 2003 онд. Ямар нэртэй тоглолт байсан? Бусдын хайрыг хөндлөө. Бусдын хайрыг хөндлөө. Тэр үед ч одоо нөө UB Palace их тоглолт хийдэг байсан. Өөр хаана байсан? Бүхий өргөнд хийжсэн. Бүхий өргөнд хийжсэн. 2006 онд бид нэр Бороонд ганцаараа гэдэг тоглолтыг Open Air-д хийжсэн. Бид нар их цөөхөн тоглолт хийжсэн. Тэгээ ер нь би даасан. Тэгээд бас яг энэ ойгууд текстоттой ойгуудаа бид нар айгуу гоё хийхийг бас үгүй ягаад ч бид нар ингээ ачаалуудлаг цаанаасаа. Жишээлбэл бид нар 10 жилийн байгаа 15 жилийн байгаа 20 жилийн байгаа ингээ айгуу ачаалбогдлоо гэж хийжсэн. Тэгээ нэг бид нар чинь нэг одоо ингээ тоолох юм бол бараг 4 5 л ингээ би таасан тоглолт хийжсэн бэл. Яг хипхопын эрүү үе гэвэл одоо яг та хэд хэлж байгаагаар тэр 2000-аад оны их үе байгаад шүү дээ. Тэр эрүү үед ер нь ямар уран бүтээлчтэй яг нэг одоо тийч бас нөлөө өрсөлдөөн байгаа шүү дээ. Хин хинтийг бас манай өрсөлдөгчд гэж харж үзчихье. Манай мөнх хэрэг маш хүчтэй гарч ирсэн шүү дээ. Хайрын дуургаар од шүү дээ. Snap байна. Амар өөр өнцгөр. Пүг гэл ингээл бид нар пүг гэж очиод манай флаш байна. Ингээд бид нар ингээл цохол энэ тентээс ёо яах вэ гэх. Тэг чи хүүхдүүдээс ёо бид ямар амар юм бэ гэж хажууд ингээд шуугуулаад гэлэрч дээ. Тэгэл бид нар чинь 2000 эдэн онд бай тэ Freedom гэдэг цомог гаргасан. Second. Тэр дуунуудын бас дуунууд ч бас сайн явсан л да. Одоо нэ iStop Digital эдэр чинь та хэд дэш юм? Дээд үе. Ахнар нь. Ер нь гэхдээ хипхопч ч одоо бас нэг юм шатаараа эрэмбтэй бас тухайн үе чинь нөгөө болон тойролныг хатмаа гэдэг шиг хоорондоо бас аюу хэцүү байсан юм шүү. Бид нар чинь нэг тоглолтод ингээд орж бүх хипхопоос ахнаар ярьсан, үеийнхээ ярьсан ингээд. Тэгэл ингээд бишүүрхэл ер нь ингээд ингэж гэдэг гэсэн байхгүй юу? Ахнараа. Тэгэл бид нар ингээд аргаа болдгоо. Бид нар нэг хүчтэйгээ харуулах хэрэгтэй. Мянгийнхныхаа даавлаад очих юм боч. Бөөн цодон болохгүй. Тухайн үед ч одоо Монгол улс хоёрхан эргэлэгчтэй гэх нэг нь нөгөө хипхоп холбооны эргэлж баавар. Баавар ах хүртэл ингээд. За бааздаг байсан мэт. Баазж шүү дээ бүгдийг ингээд бүгдийг.
Тэгэхээр хамд нь оруулна. Баарах ч гоё шүү дээ ингээд. Арх маргадаар суухгүй ингээд бүгдийг бас тэр чинь болон болны эвгүй гараад ирсэн баа шүү дээ. Тэгээ бүгдийг ингээд тэгтгтурд оруулна. Хоорондоо ингээд юм л ол үзэн шүү дээ. Ер нь зүгээр сонирхоод тасаж байгаа шүү. Аль хамтлаг нь арай жоох хатман байсан. Айста бас. Айста. Таарлт бол цутаа. За одоо ер нь зүгээр яхав бас тухай сонсч л байсан л да. Яг бас тулаа зодуулж исэн үе байгаа юм. Бага. Хинийх нь. За ер нь бүгдэнд тий үгүй ах нараас тэгээд одоо гоё шүү дээ. Одоо гайгүй. Тэгээд бид нар чинь ингээд юу яадаг вэ? Бүгдэнд нь гэдэг чи одоо дээшээ гэдэг чи iStop дижитал lumino интерлизтэй. Тий. Lumino гэж бид нарыг өмөрнө. За. Тэгээд бид нар оч хавсна. Ах нараа бид нар амар хэцүү нэ одоо. Эмсэх. Окей. Үзнэ хэдүүлээ. Тэгээ бид нар чинь ингээд нэг тал шүү дээ. Бас дотроо хоёр дээр крүүтэй. Lumino татаар хоёр чинь ингээд хипхоп юунд ордгоо байхгүй юу? Холбоонд. Бусад хамтлагад нь ингээд хипхоп холбоонд байдаг. Ах бадчаад байдаг тийм. Тэгээ ингээд бид хоёр манай хоёр чинь ингээд ер нь ингээд хоёр талтай. Тэгээ жоохон өөрөөсөө удацсан чинь бас хүн дээрлэхмээр санагдсан уу доош. Үгүй юу. Стопгүй. Яг нэг би нурга дис айгу хийдэг шүү дээ. Ер нь хипхопт бол байдаг соёо шүү дээ. Таад үед ийм юм нэг байгааг бах те. Байсан шүү дээ. Тэгэл бид нар ч илэрхийлэх юм их гоё. Таад үед ингээд ийм DC харилцаатай тийм хамтлаг байсан уу? Нөгөө мэдхгүй нөгөө том ах гэдэг нэг ах гэдэг нэг дуудуулсан. Lumino-гийн ах нартгаа. Kuizaru. Мэдхгүйгээр ийм дуу байна нэг том ах байгаад байна. Хэдүүлээ жоохон дийсэлж эхлэн. Тэгээд дуулсан чинь тэр нь Kuiza юм. Kuiza гэсэн байхгүй. Тэгээд юу гэдвэл том атхын үг нь марччихаа би юу сандгүй. Тэгээд та бүхэн сонсвол яг тэгж байгаа Kuiza-роо дийсэлж байгаа. Тэгээд сүүл мэдэд шахаа энэ чинь Kuiza гэсэн юм гэсэн чинь гэдэг. Та тэг хариугаа авсан уу Kuiza-гаас? Үгүй бид нар ч нөгөө Kuiza-роо ч гэдгийг мэдээгүй. Kuiza бид нар л харин дийсэлсэн шүү дээ. Миний тоглолтын тасалбар CDBS гэдэг нэг. Тэр та ядих юм уу? Бид нэрх байхгүй. Тэр нь бидний бороонд ганцаараа тоглолтно. Бид нар CD-гээ тасалбар болгосон байхгүй юу? Миний тоглолтын тасалбар CD биш. Тэгвэл бидгийн хариугийн гэхдээ бас гоё ярьсан байна. Тэгээд одоо бид нар чинь гоё шүү дээ. Тэгэл. Яг би ягаад энийг асуусан бэ гэхээр сүүлийн үед манай яг соло хипхоп ингээд уран бүтээл хийдэг уран бүтээлчид Rocket Bay энэ эдийн донжил байсан ч байгаа л нэг DC яваал байгаа шүү дээ. Rocket Bay бол амар бүтээлч хүн. Яг тэгвэл тэр нэг Google-тэй хийгээл би мэдгүй л тэр нэг Google-тэй хийгээл. Тэгэл ингээд омц дүнд мөн сандгаа гэнэ. Өөр байгаа шүү дээ. Юм ингээд бүтээдэг хүн байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чин бас ингээд яалгараа шүү. Одоо ингээд анх хипхопод хөл тавиад тодорхой хэмжээний үе шатыг туулаад за яг хипхопын оргил үеэс энэ ингээд 20 жил 20 гаруй жил гэдэг хугацаа ихээр одоо бас салбар аягүй саарж байгаа шүү дээ. Дүүнрээ харж байгаа, хин юу хийж байгааг мэдчихэж байгаа. Салбар яаж хөгжиж гин гэж харж байна. Бас юун дээрээ алдаж гин гэж харж байна. Одоо бас хаяа нэг юм хэлмээр санагдвал одоо хэлэх хэмжээний ирэх нь бол байгаа л гэж бодож байгаа зү. Одоо хэлчихээр бас яа буцаад ийс орж ирээд гэж. Тэгээ би за жоохон хэдүүлээ дуурчвал яа тийм заяа гэдэг. Дуурна шүү дээ. Гэхдээ манайс амар дийс орж ирэн шүү дээ. Би ямар нэг амар дийс мэс хийж чадах биш гэж. Би зүгээр наадах чинь зүгээр 5 минут суугаал би зүгээр байхгүй болгоо шүү дээ. Би бол тэрэнд итгэлтэй байдаг. Заяагийн чадвартал итгэдэг. Тэгээд яг зүгээр жоохон буруу ташаа явж байгаа гэж би боддог. Яг скилийн хувьд өөрсдөө хийж бүтээж байгаа. Одоо хулгайлах болсон гэх юм уу? Бид нар ч бол өөрсдөө бүтээн гэж явдаг усудахгүй байсан байхгүй. Маа дүүнэр бол одоо ингээ яг өөрсдөө хийдэг болж байна. Нэг юм л харамсалтай. Нөгөө тэнцвэргүй. Хэрвээ чи уурч өрөөд байгаа бол манай заяа бол уур нь хүрэхтэй тэр илэрхийллийг хаах төв гэж шүлсээр илэрхийлсэн байдаг байхгүй. Одоо нэг тэр чинь нөгөө юу штэ. Томодах тэр байхгүй. Тэгээ хаах төв. Тэг шүлс ингэж илэрхийлж болно штэ. Эсвэл өөрөөр. Ойлгочлаа. Тэгэхгүйгээр зүгээр нөгөө ийм юу хэлээд штэ тэ. Зүгээр боддоор нь хараал өрөөлтэй нь. Хүн чинь ингээд
хөгж дэвших хэрэгтэй шүү дээ. Рокт би бол сайн хийж байгаа юм. Ийм левел харуулж шүү дээ. Хоо. Тэгэл тэр сүүлийн тоглолт моголтон те. Гоё. Уус муусан дээр цогч ирээд байгаа шиг те. Тэр чинь ингээд мэдээд шүү дээ. Энэ бол гэдэг ийм урлаг харуулж шүү дээ. Түүнээс энэ чинь хараал ирүүлийн талбар биш шүү дээ. Энэ нийгэм чинь хараал ирүүлийн үйл чинь хоорондоо л ирэлт. Би ч гэсэн заримдаа хараалыг хэлж шүү дээ. Бүр хитргүү. Тэр хоёр хүний хооронд байдаг л асуудал. А тэрийг уран бүтээлд бол нийгэмд ингээд лайв хийж явах та те. Ингэж болохгүй шүү дээ. Хүн болго энийг анхаарах хэрэгтэй. Нөхөрлөл гэдэг зүйлийг яривал те 20 жилийн нөхөрлөл гэдэг бол одоо юугаар солихгүй тийм үнцэнтэй. Тэг хүмүүс чинь ингээд нөгөө одоо дуучин Дэлгэрмөр ахын дууны үгэн дээр гардаг шүү дээ. Нөхөрлөл яаж эхэлсэндээ биш, яаж дууссандаа гэдэг шиг те. Эхлэхэд бол гоё эхэлж болно шүү дээ. Өө өстой найзлын нөхөрлөлийг гэд. Тэгээ энэ цаг хугацаанд энэ ч одоо нэг кампани шиг явж байгаа, агуулга шиг явж байгаа. Тэгээ найз нөхдийн харилцааг ийм удаан авч явна гэдэг таагуураас хэцүү шаардсан баха. Би дурч одоо 35 6 жил болчих юм. Найзлаа дөө? Үгүй юм байна. 30 жил юм. Бэлтгэл ангиасаа гэхэр чинь 32 жил мэл юм. 8 дугаар ангиасаа хойш гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь энэ зүйл би тэгээд нэг сүүлд бодсон. Энэ одоо юунтай байдаг ингээл хүмүүс ингээл зарим хүмүүс чинь тараалал, нийлээл, салаал, бие бинэж үзэхэ болж байна. Тэ зөндөл юм тулж шít. Одоо энэ камертон гэдэг хамтлаг байна. Үнэхээр үлгэрч болцсон хамтлаг. Хооронд нь асуудал байж л байгаа. Хоёр хүн хоорондоо хүртэл ингээл муудалцдагаас хойш ихнэр нөхөр хоёр ам үрээд шүү. Тэр нэг соёл байна л да. Дотоод соёл. Бие бинийгаа хүндэлдэг. Эн чинь ингээ бат бөхч шин чанарыг агуулчих жоох. Бид гурав бол бие бинийгаа амар хүндэлдэг. Нэг амар одоо ингээл заяа хамтлагийн ахлах гэж хэлээрэл нэг энергээл гэл ингээл ахгүй. Тэгэл бид хоёр ингээл хамтлагийн ахлагч ерөнхийдөө нэг хэлэхгүй ч гэсэн нэг тиймэрхүү байх юм бол за. Тэглэн хэлбэх ч юм уу те. Тэгэл жагаа нэг яг энэ дээр ингээд тахдаг. Нэг хүндлээл бие бинийгаа ингээл тэгээ багасаа ингээд явж байгаа тэр нэг юм хараа манай жагаа ингэдэг байхгүй. Бээжинг их сургууль сурчаад би нэг юм ойлгож ирлээ. Бүтэн сурталгаа хийлээ. Хүндлэнгөөс татаараасаа ингээд бүр гарч байгаа. Манай татар хамтлаг хайрыг хүндлэх гэдэг дуу. Манай философи юм байна. Тий. Манай юу юм бэ? Жанжин шүү. Ноён нуруу юм байна. Энэ дуунаас үг бүрийн бид нар сэтүүлж аваад эндээс 100 гаруй дуу хийсэн байна. Гэт хэлдэг байхгүй тэр чинь ингээд бүр ингээд үг бол ингээд судалгаа хийсэн байгаа байхгүй. Хамтлаг дээр. Тэгээд ингээд нэрээ сонссон чинь тэр дуунаас улбаалж маш олон дуунууд салбарлах гарсан байгаа байхгүй. Тэгэхээр манай үндэс өөр хайрыг хүндэл. Баггүй. Бидний оршин буй үндэс өөр хайрыг хүндэл баггүй. Бидний ирээдүйн одоо зорилт вижн хайрыг хүндэл. Тийм юм бэлээ л дээ. Манай жагааны нэг өөрөө ойлгож байна. Ээж аваасаа авсан хүүхд насандаа одоо өөртөө бий болгосон тэр хамгийн чухал хүмүүжил гэвэл чи яг юу хэлэх вэ? Хамгийн чухал хүмүүжил спорт юм болоо гэдэг. Тий аав маань ер нь багаас маань би ер нь багтад явах дургу байсан спорт тий. Дургуч байх тий залхуу байсан. Тэгээ аав байнга ингэж миний хөө чамд хэрэгтэй шүү гэдэг талаас нь яваад. Тэгээд ер нь спортоос яг амар мэрэгжлийн хэмжээний тэмцэн болоо гэж. Тэндээс миний зүгээр хамгийн олж авсан хүмүүжил маань юу вэ гэхэлэр даруулгатай байх хэрэгтэй гэдгийг ер нь ойлгож авсан. Тий. Чамаас хүчтэй, чамаас мундаг хүн ороод зөндөө байгаа. Тулааны спортод ялангуяа мэдэрдэг зүйл тий. Хүн би лаг гэж байж л чамаас хүчтэй хүн зөндөө гараад ирдэг. Тэрэндээ ажиллах ер нь бүх юм дээр жоохон даруулгатай байгаа тий. Хэмжээндээ байж одоо жоохон ингэж яахгүй бол хүн хит ингэж амар яах буруу гэдэг талыг ер нь спортоос олж авч ирсэн. Тэгээл дээрэс нь төвчээр амьдралын төвчээр сахилга бат гэдэг зүйлийг ер нь спорт яг өгд юм байлаа. Тэгээ ингээд өөрийгөө ялах тэр сахилга батыг өгдөг. Тиймэрхүү зүйлсүүдийг спортоос аягүй гоё мэдэрч багч ихсэн ойлгочихсон гэж боддتي. Тийм байна тий. Тэгээд аав ээж хоёр манаас илүү их нөгөө захиж хилдэг юмнууд маань тэгэл юм хөө. Тэгээд өөр болохоор аав яг ингээд ярилцлага болгон дээр бас хилдэг үг нь надад ч сүлдсэн. Тэр нөгөө нэг хүчтэй ир хүн өөрөөсөө дор хүн хизээч ир бэрэ гаргаж болдгүй шүү гэдэг үгийг хилдэг байсан. Энэ нэг өвөө захидаг байсан. Тэгээ энэ үг яг
ингээд үгийн сонсоход ингээл зодон зохионы тухай яриад байгаа юм шиг надад сонсогдож бага бахтыг сонсдог байсан бол том болох тусам миний ингээд олон талаас нь бодоход энэ бас л даруулгатай байх тухай ярьж байгаа байхгүй. Чи өөрөө хүчтэй мундаг болох тусам доор байгаа хүмүүстэй дээрэнгүү хандах биш харин илүү тэр хүмүүсийн үүд надч тэр хүмүүсийг хамгаалах талаас нь бодож байгаа гэдэг юм бол гоё л болох нь шүү дээ. Тий. Энийг л нааваас их олж авсан. Сонссон доо. Одоо тэгээд нөгөө нэг аавын хүү, хүүгийн аав гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд өөрөө аав болцсон. Тэгэхээр би хүүхэдтэй нэг ийм зүйлийг л би бас захиж хэлэндээ. Эсвэл яг ингэж хүмүүжүүлээл гэж хичээдэг гэж тэгж хэлвэл спорт шүү дээ. Спорт шүү дээ. Ер нь хүүгээ спорт заавал ингэж спортын хүмүүжлийг заавал олгоно гэж боддог. Тэгтээ тэгж хүчлээд авахгүй. За зөвөр нөгөө ер нь хүчлэхгүйгийн ойлголтыг би ингэж л ойлгоод байгаа. Эрэгтэй хүүхд ялангуяа яг аавыгаа л нөгөө ингэж яад юм бэлээ. Хэлж байгаа үг нь биш хийж байгаа үйлдэл дөрөж байна. Тийм. Ер нь ингээд харж дөрөөд юм бэлээ. Би ч аавыгаа тэгж дөрөөсөн. Тэгэнгүүт миний хүүчсээр намайг ингээд харж дөрөх байхгүй. Ер нь би хажууд нь гизээлж хөвтчээ чи юм хийгээд ах юм бол тэр хүүхэд дарамтлал өсөн шүү дээ юм шүү дээ. Аавтлаа өөрөө ингэдэг гэж гал яг ингээд дарамт өсөж байгаа. Тэрний оронд хажууд нь өөрөө үйлдэж харуулад тэнгууд хүүхэд ч мэдээж ямар ч хүүхэд аав ээжрээ бахархдаг. Тэнгууд өөрийнх нь бахархал болсон тэр айдл хүн нь аав ээж нь хүн нь гоё юм хийгээд тэргээ гоё ингээд явж байгаа юм бол хүүхэд хараад аав ээжигээ болохоос л гэж бодоод бахархах шүү дээ. Тэгээд тэрний хийх тэр юмар хичээллэх хүсэл мөрөөдөл нь аав ээжигээ хийж байгаагаар дагдсан болов гэж боддог шүү дээ. Тийм болохоор гой хүүхдийн нүдэн дээр айл болох гоё юм актив байгаад гоё юмнууд хийж үлгэрлж харуулъя гэж боддог. Тийм бол хүүхд маань нөгөө миний хүсэж байгаа тэр зүйлийг хийх болоо л гэж боддог шүү дээ. Хипхоп гэдэг энэ одоо хөгжмийн урсгал жанрыг өмөөрхүй гэж нэг одоо асуулт тавиад тэг өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөе гэж чинь. Түрүү нөгөө яагаад дагж асуусан бэ гэхээр болохгүй бүтэхгүй бүх юм нэг ихлэлээ нэг хипхопоос үсэлтэй гэдэг шиг л хардаг. Тэг нийгэмд өөрсдөө энийг соёл болтол нь авчирсан хүмүүс та хэд штэ. Одоо бол ингээд залуучууд өөр өөрсдийнхоороо сонсоод дуртай болцсон хинч тэгэж харж хүлээж авдггүй Тэгэхээр нөгөө нэг юм хөрс суурийг бас та сайн бэлдэж өгсөн байна л гэж гарч чинь. Тухайн үеийн одоо хипхопын хамтлаг дуучид. Яг хөө мэдээж нөгөө бид нар чагийн хипхоп гэдэг тогоонд байгаа шүү дээ. Тэгээ тогоонд байгаа учраас ингээл бид нар нийтлэгээр ингээл нэг эдэмнүүд гэж харахчих гад идэв. Энэ дээрээс өмөөрхөө гэдэг нь энэ тогоон дотор байгаа хүмүүс өөрсдөө жоохон рокет биш байгаасаа юм ухаалаг хэмжээгээ мэддэг. Хязгаараа мэддэг. Тэгэд энийг хөгжүүлэх юм бол энэ үнэхээр одоо уран илтгэл тий уран илтгэлийн үгийн хүчин ийм сэтгэл гэдэг нэг юм эрхтэн байна. Зүрх бол ингээд булчинлаг эрхтэн. Ингээд бид нар цус шахаад биднийг амьдруулж байгаа. Сэтгэл гэдэг эрхтэн болохоор ингээд агуу том байхгүй юу? Хүн сэтгэлийн амтан гэдэг. Сэтгэлийн унжглаараа яадаг уу те. Тэгээ энэ сэтгэл гэдэг эрхтэн юу тижээж идэг вэ гэхлээр цуслав биш. Тэр өөрөө дуу, кино, дүрс дандаа тийм юм. Та нар анзаараараа бид нар анзаардаггүй. Нөх гой ганцаараа явахдаа нөх гой ганцаараа сонсож байгаа хажууд нэг хань байгаа юм шиг. Тэг би зүгээр өөрийнхөө дундаа хэлж байгаа. Хүмүүс яадаг те. Амар нэг юм зориггүй байгаа үед ингээд сквал спорт тест хөгжим ингэж сонсдог, дурсамж авчирдаг. Дээрээс нь хүнийг ингээд сэргээж өгдөг байхгүй. Одоо ингээд фитнес ингээд яадаг босоод ингээд бүгд чихвчтэй байгаа шүү дээ. Дандаа өөрийгөө ингэж босгож байгаа. Тэр өөрийгөө босгох процесс яваад байгаа. Түүнээс болчинтай болох шин. Тэгээд тэр зүйл бол энэ одоо сэтгэл гэдэг зүйлийг ингээд хижээд цусаар хижээж идэг зүйл нь урлаг байхгүй. Тэгээ энэ жоохон нандин хандаас өмөрхөө гэдгсэн шүү дээ. Тэгэхээр энэ жоохон нандин тэгээ цензуртэй тэгтээ гоё уран сайханлаг хийх хэрэгтэй заавал. Тэгээ тийм байх байвал энэ урлаг өөрөө айгүй гоё урлаг. Би сая хэллээ шүү дээ. Уран илтгэлийн одоо тэр рэптэн бэ гэдэг нэг юм одоо бүр нэг би одоо дүүнэрийн дургу хөрөх хахталтаа одоо нэг заваан тий. Аль тэн дээрээ өөрөө үү гэл. Яг чиний ирээдүй яг тийм хараал өрөөл шиг байх үедээ. Тэгэхээр энэ дээр ингээд жоохон цензуртай хандах хэрэгтэй. Тэгэл энийг жоохон бид нар залруулах хэрэгтэй баг. Гэтэ одоо ингээл дүүнэр тэгэн тэгтээ жоохон том болоод ойлгоно.
миний нэг хэлэх дуртай үг гэдэг бодол гүйцэл үйлдэл гүйцэтгэг гэдэг. Гоё юм тий. Энэ үгийг өөрт чинь хэлээ. Тэгээ Монголын ирээдүй болсон залуучууд бас ирээдүйн Монголынхоо төлөө гэсэн тэр зүрх сэтгэл нь айгүй гоё байгаад дэлхийн хэмжээнд гараараа. Яг одоо ч гэсэн бид нар Монгол зэгээр 3x3-ын охтуудаар ингээд амар бахархаж хайрлаж байна. Тэгээд яг уран бүтээлч залуучууд маань бас тэр хэмжээнд үнэлэгдээд гараад ирвэл бидний бас бахархал авах болно. Тэгээд уран бүтээлд нь цаашдаа хийж байгаа, зорж байгаа бүх сайхан зүйлд нь амжилт хүсье. Магадгүй хизээ нэгэн цагт хүсэл мөрөөдөлтөд хүрээд ахиад бас хамтдаа ярилцахыг өгөөсөхгүй. Тэгээд амжилт хүсье. Маш баярлалаа. За баярлалаа. Бас өөрийнхөө сонирхож ирсэн хэд хэдэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд таатай байна. Тэгээд манай нэвтрүүлгийн нөгөө дэмжин ажиллаж байгаа Ургана гэдэг Монголын брэнд эдгийн. Тэгээд нөгөө нэг надад нэг хүн ингэж ирж ирсэн. Солонгос хүмүүс солонгос юмал хэрэгэлдэг, хятад хүмүүс хятад юмал хэрэгэлдэг гэдэг шиг бид хэд бас үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжиж явах хэрэгтэй юм шиг санагцсан. Тэгээ Урганагийн манай хамт олноос манай зочинд гарын бэлэг явуулсан. Гарын бэлэг. За маш баярлалаа. Тэгээ Монголд үйлдвэрлэн гэдэг бол манай хамтлагч гэсэн одоо Монголд үйлдвэрлэх. Монголд үйлдвэрлсэн татаа. Бүх юм өөрсдөө хийх хичээж ирмэлцдэг. Тэгэл мэдээж энэ бол айгүй бидний оршин тогтнох бас удаан оршин тогтнох нэг үндэс шүү. Тэгээд бүгдээрээ үндэснээ бэр одоо үйлдвэрлэлээ бүгдээрээ дэмжээрэй. Тэгээд бас үндэсний үйлдвэрлэлээр бас бүтээгдсэн татар уран сайхны киногоос очиж үзээрэй. Тэглэгээ авах тийм. Ер нь би бол киногийн энд амралтын өдрүүдээр төлөвлөсөн байгаа. Тэгээд яг уу кино уран бүтээл тэр дундаа нөө бодит үйл явдал тэгээ дээрэс нь нөгөө нэг намтарчилсан гэдэг шиг энэ төрөл жанруудад өөрөө дуртай. Тэгээ яагаад тэгдэг вэ гэхээр хүн ер нь зарим зүйлийг хийж бүтээхдээ юуг туулдаг юм бол тэ ямар зүйлийг давж туулдаг юм бол бид нар бол ингээд нүдэн дээр бий болцсон л зүйлийг хардаг шүү дээ. Ард нь юу болдог бол гэдэг процесс өөрөө их гоё байдаг. Тэгээд нэвтрүүлгээрээ ч гэсэн далимдуулаад урайлчи тэгээд татар дээр энэ амралтын өдрөөр уулзаад хамтдаа бас гоё мэдрэмжийг мэдрээрэй гэж хэлээ. Тэгээд мөгөдөө болон хамтлагийнх нь уран бүтээлчдэд мөн дараагийн төсөлд нь амжилт хүсье. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Баярлалаа.